За би болохоор Америкт сурахаар ирээд ардаа хэдэн сарыг өнгөрөөсөн байна. За энэ хугацаанд одоо өөрийн гэсэн бяцхан туршлагатай болсон. Тэр туршлагын хүрээнд үеийнхэн хүүхдүүдэд Америкт дээр сурах гэж байгаа, Америкт сурахаар төлөвлөж байгаа, эсвэл Америкт сурах гад одоо сонирхож байгаа хүүхдүүдэд зориулаад бяцхан яриа гэж бодсон. За тэгээд надад болохоор ярих юм 4 сэдв байна. За эхнийх нь болохоор Америкийн суултаал надад жоохон таалагдаагүй. Юм жоохон тим хэмдаа гэж бодсон юмнууд. Хоёр дахь нь болохоор давуу талууд, надад таалагдж байгаа зүйлүүд. За гурав дахь болохоор Америкт ирээд Монголоос санаж байгаа юмнууд. За тэгээд дөрөвт болохоор жижигхэн хэрэгтэй типүүдийг ярих гэж бодсон. Сул тал нь эхнийх нь шарт цагаан хүмүүсийн хөлсний үнэр амар үнэртдэг. Би болохоор ингээд жоохон үнэрт мэдрэмтгий авахгүй. Тэгээд тэрнээсээ болоод ч юм уу ер нь л амар үнэртдэг. Тэгээд үе жоохон сонь үнэрүүд үнэртдэг. За тэгээд тэр болохоор ялчгүй суултаал гэж би бодож байна. За тэгээд хоёр талаараа хомлсууд байдаг. За хомлсууд болохоор даунтаунаар нэлээх байдаг. Тэгээд анх ирж байгаа хүмүүсийн нэрээ даунтаунд амьдраад жоохон дэмэн болов гэж бодож байна. Ягаад гэхээр нэлээх хомлсууд байдаг. Ер нь жоохон эвгүй санагддаг. Надад хүүхдүүд бол бүр эвгүй ах. Тэгэхээр би болохоор нөгөө Mon Education агентлагаар туршилж ирсэн. Тэгээд Mon Education-тэйгээ сайн ярилцж агаад тэгээд Бацэрэг ах болохоор энэ одоо бүс энэ дүүрэг энэ дүүргийн энэ хаваар айгуу тийм тайван ямар ч юм хомлос байхгүй, сургуультайгаа ойрхон, дэлгүүрүүдтэйгээ ойрхон, бүх зүйлтэйгээ ойрхон им газар наа гэд манай агентлагийнхан маань надаа байруулж өгсөн. Тэгээд тэр байрандаа болохоор ингээд орох хүүхдүүдээ бас айгуу гоё сонгож өгдөг. Ингээд энэ хүүхдүүдийн төрөл болохоор вайбууд энэ хүүхдүүд нэлэх юм байна. Энэ вайбын төрлийн хүүхдүүд энэ хүүхдүүдтэйг нэлэх юм байна гэд ингээд нэг байруулахад өгдөг. Тэр надад амар хэрэгтэй болоо гэж боддог. Ягаад гэхээр одоо гадаадад ингээд шууд бие тааж ирж байгаа хүүхдүүдэд ганцаардах юм хэцүү санагдах үе зөндөө гарах. Угаасаа гардаг. Тэгээд тэр үеүүдэд нь ингээд хамт байж өгөх, хамт ойлголцож өгөх тийм хүүхдүүд үеийнх нь вайб нийлж байгаа хүүхдүүд нь байхаар айгүй хэрэгтэй болов гэж боддог. Угаасаа нэлээд ганцаардсан шүү дээ. Тэнгүүт найзуудтай болчоор ер нь л тэг хүн болов гэж боддог. Гуравт нь болохоор юу? Бүх юмуд нь амар том. Сая бичлэг үзсэн бол ингээд хоёр толгой юм чипс байгаа. Тийм том юмнуудтай. Тэгээ тэр нь яагаад сул тал вэ гэж би боддог вэ гэхээр найз залуутайгаа бит хоёр хамт ингээд хоёулахнаа хүнсээ цуглуулдаг байхгүй. Тэгмүүд илүү гарах юмнууд нэлээх гарчдаг. Ягаад гэхээр бид нар чинь хоёулах нь болохоор идэж барахгүй муудах юмнууд гардаг. Тэгээ тэр нь мөнгө хаягдах жоохон шалтгаан болох гэдэг. Тэр нь жоохон сул тал юм болов гэж боддог. Дөрөвт нь болохоор яг том юмнууд шигээ дэлгүүрүүд нь ч гэсэн том байдаг. Жижигхэн нөгөө Монгол эдэг CUG-с байдаг штэ. Тэднэр байхгүй. Жижиг дэлгүүрүүд байхгүй. Ер нь амар ховор. Одоо газ стейшнгийн дэлгүүрүүд байгаа. Тэдэр нь юм сонголт багтай гэх юм. 7-Eleven гэсэн байгаа гэсэн. Ер нь их тийм түгээмэл бол биш. Тийм байдаг. Даваа тал руугаа оръё. За даваа тал руугаа орох юм бол хинт чамайг ингээд загнахгүй, ямар ч стресс авахгүй, бүгдээ амар юм найрсаг хүмүүс байдаг, амар гоё. Тэг өглөө бүгдээ мэдлээ. Бас ямар ч стилтэйсэн чамайг хинт шүмжлэхгүй, ямар ч муухагаар харахгүй, ямар ч тийм амар хүү энэ одоо юу вэ гэсэн байдлаар хинч гарахгүй. Тэг тэр нь үнэхээр гоё. Америкт бүгдээ өөр улсын хүүхдүүд сурах гад ирнэ. Тэгээд тэр хүүхдүүд улс улсын хүүхдүүдтэй ингээд найзлах болно. Тэгээд улс улсын хүүхдүүдтэй найзлахаар улс улсын юм соёлыг ойлгож авна. За тэр бол болохоор үнэхээр маш том давуу тал гэж би бодож байна. Дараа нь чи тэр улс руу аялах юм бол тэр улсын соёлыг нь ойлгоцсон, яахаа ойлгоцсон. Тэгэхээр тэр бол маш том давуу тал гэж би бодож байна. Бас юм гэж мэдгүй тэдний хэлийг сурчих юм билээ тийм ээ. Тэгээд байгаль нь амар гоё. Монголыг санагдуулсан гоё. Нэлээд далайн эргүүд бас байдаг болохоор тэнд очихоор гоё үнэрлэж мөнөрлөхөд нэг тийм Монголын үнэртдэг. Дараагийнх нь болохоор аппликейшнуудын сарын эрхнүүд байдаг штеп. Премиум плюс гэсэн. Тэдрийг ингээд нэг сард нь яг үнгүүг нь ашиглачаад тэгээд кэнселт чи хизээш хамаагүй кэнселтж болдог. Чам таалагдахгүй бол чи кэнселтэд өөр юм авсан ч болно. Олон юм нөгөө бизнесийн том салбар болохоор гэж яг чи нэг л хэрэглэх хэрэгтэй гэсэн тийм юм байхгүй. Тэгэхээр тэр нь бас айгүй гоё санагддаг. Нэрээ чи энд driver license-тэй байж болно. Жолооны үнэмлэх авч болно, машин авч болно. За тэгээд машин авч болох юм боломжуудыг болохоор Бацэрэг ах болохоор бүгдийг нь яриад өгч болно.
Хэрвээ та бүхэн маань мэдмээр байвал бат зэрэг ахлуу болтгоорой. Америкт ирээд Монголоос санаж байгаа юмнуудаас нэлээх байгаа. Цагаан эдэнүүдээ нэлээд санаж байгаа. Зөв арцаа санаж байгаа. Зөв арц би ингээ авчирсан ч гэсэн ингээд амар хайрлж удаг. Яг өвтгөөрөө ч юм уу эсвэл яг ханаа зүрх гээд ирэхээр эсвэл даарахаараа яг нэгийг л удаг. Тэгж амар хайрлж удаг. За тэгээд YouTube адгүй байсан үеүүдийг санаж байна. Энд ингээд такс гэдэг асуудал байдаг. Таксараа болохоор Seattle, LA, New York гэдэг нэр нь бол нэлээд өндөр. Seattle болохоор 10.6% байдаг такс нь. Тэнгүүт юм авахаар тэн дээр чинь таксны 10.6% нэмэгдэнэ гэсэн үг. Та бүхэн маань ингээд дэлгүүрт ингээд юмны үнийг харж байгаа шүү дээ. Тэг чинь такс үнэдэг. Тэгээ та бүхэн маань тэн дээр нэмээд таксаа төлөх хэрэгтэй болтгоо. За тэгээд таксгүй байсан үе Монголоос бас сандаг. Нэрээ таксгүй дэлгүүрүүд бас хит байдаг. Тэгээд бид тэр тип дээр нэлнэ. Мэдээж аав ээжийнхээ хоолыг амар их санаж байгаа. Аав ээжийнхээ хоолыг идмээр санагддаг. Гэтэ бид бүгд ч энд ингээ ганцаараа өөрсдөө бие дагаад хүрээд ирсэн. Өөрсдөө хийж сурхаас ураарахгүй. Тэгээд бид нар өөрсдөө хийн. Тэгээд энэ ч маш том бие даах бас чадвар болоод өөрийнхөө хоол хийх чадварыг хүртэл ахиулж ийна гэсэн үг юм аа. За тэгээд яагаад ч юм бэ ингээд юм хөдөө мал морь амар их сандаг. Монгол хүний юм зүрхэнд байд юм шиг байгаа. Би тийм хөдөөссөн хүүхд биш ч гэсэндээ ингээ миний юм зүрхэнд юм гинт юм морь унах юмсан, махмулч гэсэн ч юм нэг тийм юмнууд амар бодогддог. Тэгээд тийм юмнуудаа нэлээд их санаж байгаа. Хэрэгтэй типүүдээ ярих юм бол одоо зарим дэлгүүрүүд нь болохоор такс байдаг. Миний ингээд ажигласнаар болохоор Trader Joe гэдэг тэр дэлгүүр болохоор юм ногоо жимс амар зардаг хгүй юм. Тэгээд тэр болохоор уутан дээр л бараг авдаг хаа, бараг такс авдаггүй. Costco бизнеснээс бас ингээд авахаар такс харагддаггүй. Тэгэхээр тийм дэлгүүрүүдээ бас олоод авчвал нэлээ хэрэгтэй. Costco картаас амар чухал. Costco-гийн картыг зарлуу $70 авдаг байхгүй. Тэгээд картгүйгээр та бүхэн мань ингээд Costco орж болохгүй. Үнэхээр болохгүй. Ямар ч юм ямар ч арга байж болохгүй. Үнэхээр болохгүй. Тийм болохоор ингээд Costco дотор бас юм олон ирнэ хямдхан юмнууд бас зөндөө байдаг. Тэгээд тэрийг нь угаасаа авах хэрэгтэй болно. Тэгээд Costco-гийн карт авах хэрэгтэй болно гэдэг байгаа. Бас хэрэгтэй типүүд дундаа англи хэл, монгол хэлээс гадна хэд нэг хэлтэй бол амар том давуу тал болно. Бас хажуугаар нь ажиллаж исэн туршлага одоо Монголд төлөвлөж байгаа эсвэл ирээдаа гэж бодож байгаа хүмүүс эртнээс ажиллаа хийгээд сурсан байвал хэрэгтэй хаа гэж бодож байна. Ягаад гэвэл энэ ирээд та бүхэн маань сургуулийнхаа кампус дээр ингээд ажиллах боломжтой шүү дээ. Тэгээд тэрийг нь болохоор ингээд та бүхэн маань ингээд CV-гээ бэлдээд ингээ өгнө шүү дээ. Монголд ажиллаж исэн туршлагатай гэдэг юм бол ч маш том давуу тал болно. Өөр хэлтэй гэвэл маш том давуу тал болно. Тэгээд сургуулийнхаа кампус дээр ажиллах юм бол тэр чинь мөнгө олох их өсрөлж байгаа маа. Бас хажуугаар хэрвээ хүмүүс бодож сурсан байх юм бол та бүхэн маань найзтай болоод найзуудынхаа хүмүүсийг бодох юм бол бас тэр чинь мөнгө байж бас болно. Ийм сурах юмнууд зөндөө байдаг. Тэгээд та бүхэн маань цаг байвал өөрийгөө сайхан хөгжүүлж байгаа дээрээ гэж зөвлөхөөрэй. За нэг юм өрхүүлэн да. Бичлэгээ мөн үзсэнд баярлалаа. Сэнүү. Ингээд битүүрийн 7 хоногийн 50 бичлэг байгаа. За тэгээд гараад алхаад автобусныхаа буудлын руу 10 минут алхаад тэгээ автобус минаас 10 минутын зайтай ирдэг байгаа. Тэгээ сургууль руу гинэ. Баахан инээлтэд сууж байгаа автобусандаа суугаад 15 минут сургууль руугаа автобусдаг. За тэгээд яг 7 хоногийн ихний 4 өдөр яг ингэж эхэлдэг байгаа. Okay. So my format automatically with my power situation. Okay. Анги тараад тэгээд ангиасаа гараад явж байгаад тэгээд сургууль дотроо олон activity хийж болдог байгаа. Энд жишээ нь манай зөвлөм Mortal Kombat тоглоод би тэрийг нь хараад сууж байна. Билар тас байдаг. Тэгээд оройн нь бит хоёр хичээлээ хийдэг байгаа. Энд бит хоёр маш их хичээлээ хийж байна. Маш завгүй байна. Tomorrow. Тэгээд маргааш өглөөнөө нь food pantry явж манай сургуулийн сурагчид EDP-с үзүүлээд нөгөө холны материалууд авч болдог. За тэгээд тэр явж байгаа замдаа хэрэмтэд дараад my boyfriend once said чи яг ч наатахаараа өөрөө дэвсгэж нэрэ зөөлөвч авч.
Модны хөвөнгөөр өрөөд өсдөг байна шүү дээ. Хөвөнч хөв. Food pantry-ний хувьд болохоор 7 хоногийн 2 дахь, 3 дахь, 4 дахь өдрүүдэд болдог. 7 хоногт нэг сурагч нэг удаа очих хэрэгтэй. За тэрийг нь EDP-с нь харж шалгах чинь энд болохоор Food pantry-д юу байдаг тэрийг нь харуулж гин. Минийх 5 ил байсан. Яг 4.5. The next day. Миний хөтлөөдөөс Something in your eyes. Tell me who I am. За одоо найзуудаа та бүхэндээ моолоо танилцуулъя. За энэ моолыг бүтэн танилцуулах юм бол бүтэн өдөр дуусчихна. Тэгэхээр одоо газ танилцуулчих. Хэрвээ та бүхэн маань нүрний будаг авмаар байвал тэнд Sephora байгаа. Кофе уумаар байвал энэ Starbucks байна. Цүнх авах юм бол тэнд Michael Kors байна. За хувцалт маш олон төрлөөрөө байгаа. Маш их байгаа. Би жоохон захыг хичээх сонсож тэгтэх байх үгүй. За энд Mango байна. Тэнд цаашаа Cotton On. За би болохоор Boots сонирхож байгаа. Тэгээ Sneak City орж Jordan 4 харах гээд явж байна. За та бүхэн миний Jordan 4-ийг хамт хараад дүгэлцгээгээрэй. За тэгээд ороод пүүзээ харахсан чинь энэ хоёр өнгөн дээр эргэлцсэн байдаг юм. Би болохоор энийг сонирхож байгаа. Тэгээд нөгөөдг нь арих хямдхан байсан юм. Тэгээд яах вэ гэж зөндөө бодож байгаад тэгээд дараа болъё гэд тэгээд за ядаж өөр пүүз хард юм уу гэд өөр пүүзнүүд хараад үн судлаад тэгсэн ч гэсэн надад Jordan 4 харагцсан л байсан. Тэгээл би за ер нь нэг өмсөд үзчихье гэж бодоод өмсөж үзсэн энэ байна. Тэгээд зөндөө их хэрэгэлцэн амар хэрэгэлцэн яах вэ гэж бодоод тэгээд бит хоёроос хоёулаа Jordan 4 авъя гэж бодоод хос Jordan 4 авах гээд манай найз залуу өмсөж байгаа энэ байна. Тэгээд эргэлзэж агаад өөр өнгө гарна гэдэг сургаар нь бит хоёр за Pelido гэж бодоод Costco авах гэж байна. Тэг ингээ манай төмөс сонгож байна. Энэ тайчгүй нэг авыг чинь том төмс амтгүй гинэ. Ийм гаргаад ирлээ. Ашиг. Нэмэр том гоо. Араа. Хоёр том. Highway 99 дээр буугаад Trader Joe лөө явах болно. Энэ тэнгэр ямар гоё харагдаж байна. За одоо та бүхэн маань Америкийн хамгийн гоё амттай cheeseburger хийдэг Five Guys-ыг харж байна. Мог. Хийгэрэй. Жижигхэн байцаа. Йоо би анхуд амар жижиг юм арч. Ой, Яг болсон. Тэр юм жижигхэн юм ахгүй бол хоёулахна болохоор арай ихтэй дээ юм бол цэрэл авдаг байгаа. Чинь их юм уу те. Бөөм бол тасаад байгаа. Бөөм бол тасаа сонголоо. Ийм олон тас байлаа. За тэгээд маргааш өглөө би тэгээд хайкинг хийсэн. Ер нь амралтын өдрөө өөр бүтээлтэй өнгөрөө гэж их боддог. Тэгээд оройн нь гэрлэг барьцгаасан. Тэгээд оройн нь би гинтээр мэгдмэр санагдаад бид өөр амархол дэлгүүр яваад тэгээ харих гэсэн чинь автобус зогссон. Тэгээд бахан бороо ороод бороо зогсхийг хүлээж бахан суугаад алхсан да. 12 гэсэн. Сарын 12. Тэр цаашаа 20 минут. Очих юм. Зөөд. Тэр ихсэн гэртээ ирлээ. Ийм амжилттай нар таа. Ийм амжилттай нар.